байхгүй машинтайгаа явж байлаа. Гэтэл миний хажууд зогсох таксины ард нэгэн хөөрхөн охин жинхэнэ тэр ястаа хөөрхөн охин байсан. Даанч би яаж чадаагүй. Харин дараа дүүгийн альбомыг үзэж байдаг. Нөгөө охины зураг миний өмнөөс инээж ирсэн хатаг юм байна. Байдгал юм байна. Муцын аваа шууд ярьлаа. Бүхэл бүлтэн цаг ярьлаа. Уулзах цагаа болсон тохир чамааг очиод авъя гэлээ. Өөрөө яваад ирье гэлээ. Анхны ихний учраас аваад тэтэй байхыг бодож өмсөх хугацаа ихэд бодож өөх цагаа баг сонглоо. Ондоо өмсгөө цамцаа өмсгөө цагаан зүхүү Adidas boots алин өмсөхвэ на өдөр чика өдөр Хинэ харан сонжин хэсэг зогссон. Хэдэг гурван үг хэлэлцэж ярилцж байсан санагдан. Мэдээж би өрсөн болохоор түүнийг дайлах хэрэгтэй болсон. Кофе уух уу гэхэд минь нүггүй гэлээ. Вино уух уу гэхэд минь нүггүй гэлээ. Тэгвэл сүү уух уу? Өөгүй би тэгж хэлээгүй юм байна. Харин тэр надад чихэн цочир сонирн байсан. Хоёул хамтаа цагийг хөнгөө газар өнгөрөө гэлээ. Тэгээ шууд гítэн ирсэн нэг мэдсэн түүнтэй би тэрвэрсэн. Бас үнсэлсэн. Энэ үед яг л кино шиг жаргалтай байсан. Та нар түүнийг хинтэй адилхан байсан гэж бодож байна. Дүү шиг мэхгүй ани дүүр царайтай багт бунда өдөр чика өдөр тэрохын чика биш сааж явахдаа дахин уулзна гэсэн ердийн нэг л хэлдэг үг л байсан. Сарын дараа чамтай таарлцсан. Харин чи намайг нэг л чика хараад байсан. Тэгээд надад нэгэн зүйлийг шивэнсэн. Тэр үг намайг аяг шиг нэргсэн. Хөлгөнтэй болоо гэхэд чинь хөөхтэй ингэр хөмрөг шиг болсон. Амьдрал бэлтгэлтэйгүй нэлзаа би юугаач мэдэхгүй хэсэг зогсон. Юмс сэтгэд орж байсан гарч байсан. Устаараа бид хоёулаа буруутай. Учир бүхэн жаргал авчирдгүй юм байна. Түүнээ би ингэж хэлсэн. Гэтэл тэр намайг туссан юм байж. Тэр шалгалтанд би навс унсаа.